Эдүрата чи бол шинжилгээ хийж чаддгүй юм байна. Тэ чи бол техник шинжилгээ бүр суух юм байна. Тиймэрхүү комментууд яг жилийн өмнө ингээ орж эхэлсэн. Тэгээ тухайн үед би өөрийнхөө шинжилгээд өгнөлт ийм market update гэсэн видеонуудаа гаргаж ирсэн. Та санаж байгаа юм бол. За тэгээ эргүүлээ харахад дүгнэлтд нь ямар байгаа юм бэ гэх юм бол ойлгомжтой. Одоо чимээгүй болцсон. Тэгээ баярлаа. Бас надаа айгүй их юу өгсөн, мотивац өгсөн. Одоо энэ хэд хэдэн техник шинжилгээ зургууд байна. Зарим минийх, зарим нь өөр хүмүүсээс авсан. Тэрийг таад танилцуулчих. Одоо манай BCI ер нь бол дөнгөж сайхан breakout хийсэн. Таад харж байгаа юм бол тэгээд target юу юм бэ гэх юм бол 24.6 гэж миний таамаг юу юм бэ гэх юм бол энэс жоохон дээгүүр 20-25 хэд хүртэл явах. Таад энэ бол бас жоохон аимхаа савлгаа багтай хувьцаа сонирхож байгаа юм бол яа дахиад хэлье BCI. За хэдүүлээ бас саяхан Palladium-ийн ETF худалдаж авсан. Авснаас хойш нь жоохон бууралтай байгаа. Ерөөхдөө одоо breakout нь consolidation буцаагаад батлагдлаа. Target нь хэд юм бэ гэх юм бол 1655 гэж энэ миний таамаг юу юм бэ гэх юм бол 1600 1800 1750 хүртэл энэ бол easy явчихна. Энэ бас амар сонирхолтой чарт. Мөнгөний хаашийг алтны хаашаар хуваасан үзүүлж байгаа. За тэгээд саяхан нэг cup and handle үсээд тий consolidation дууссан. Одоо ерөөхдөө нэг жижигхэн fake out гарч ирж магадaltaй. Тэгээд өргөжлөө дээшээ явах потенциалтай. Энийг үзүүлж байгаа юм бэ гэх юм бол энэ жилд заяа алт сайхан өссөн. Гэхдээ мөнгө илүү сайн өссөн гэсэн үг байхгүй юу? За. Тэгээд алтны хаашийг ингээ харах юм бол тий өмнө нь бол 4 сарын сүүлээс 9 сар хүртэл алт яасан бэ гэх юм бол маш урт хугацааны sideways consolidation хийсэн, coiling хийсэн. Тэгээд энэ ascending triangle-аас breakout хийгээд жижиг gap үсгээд тэгээд бараг тэр чигтээ зогсолтгүй тий 3450-аас 4380 хүртэл явсан. Аимшигтай гацтай тий. За тэгээд дахиад нэг юм triangle үүсэж байгаа. Гэхдээ миний зүгээс энэ бол яг бодит юм цэвэрхэн triangle wedge бол биш. Ягаад гэх юм бол эндээ арай урт хугацаа өнгөрүүлсэн. За. Тэгээд би судалгаа хийгээд энтэй төстэй чарт олох гэж хичээсэн. За тэр юу юм бэ гэх юм бол энэ 1935 оны окей Hiram Walker гэсэн компани. За. Тэгээд энд юу харагдаж байгаа юм бэ гэх юм бол адилхан юм triangle wedge. Алттай ерөөхдөө төстэй ер нь бол нэлээд том ингээд дэш явсан. Энэ одоо flag pole тэгээ flag үүссэн, triangle flag үүсээд fake out болоод доош хоноод тэгээ юу болсон бэ гэх юм бол breakout болсон. За тэгээ хаа хүртэл явсан бэ гэх юм бол хэдүүлээ сонирхоод харцгаая. Тийм ээ. Ер нь бол fake out нь хаана дууссан бэ гэх юм бол 31.5 дээр дуусаад хаа хүртэл явсан бэ гэх юм бол тэ аимшигтай. 49 40 хэдэн доллар хүртэл. За алтан дээр ийм адилхан юм болох юм бол тэ өнгөрснийхаа дараа одоо бол давд юм уу ингээд дэше пууж утсны дараа битээ асуугаарай. Тэгээд манай school community дотор гişүн болоогүй өргөлж нэг харж байгаа юм бол ороод үзчээч нэг сар тий. Тэгээ багцаа бүрдүүл. Тэгэл асуудалгүй шүү дээ. За. Curve mining лөө бид нар тий ягаад энэ 6 хэдэн 7 хэдэн доллар дээр орсон юм бэ? Техник шинжилгээ, компани шинжилгээ, компани үнэлгээ нэмээд мөнгөний ханшны шинжилгээ мөнгө silver окей та дэнд юу арч ийнэ гэх юм бол 1992 оноос хойш энэ компани юусэн бэ гэх юм бол descending тэ in wedge тэ ингээл доошо хямраал нэг жоохон яваал за тэгээ хэдүүлээ ягаад энд орсон бэ гэх юм бол энэ маш урт хугацааны бараг 30 жилийн трендээс curve mining гарч чадсан. Тэгээд хэдүүлээ long олсон тэрнээс хойш ерөөхдөө 150% өгөөж авч байгаа. Энэ өшөө явах потенциал бол байгаа шүү. Окей. Hecla mining лөө хэдүүлээ ягаад энэ 8909 долларын хаваар орсон юм бэ? Бас яг адилхан 1970 оноос хойш энэ техник зургийг ингээ харах юм бол заяа. Coiling тэ тэгээ ингээ зарах pressure нь дуусаад тэгээ ингээ дээш явж байгаа. Одоо өшөө дээш явах юм уу? Yes, дээш явна. GLD алтны ETF тэ та харж байгаа бол 2005 оноос хойш энэ юу юм бэ гэх юм бол тэ ийм зураг гаргаад техник шинжилгээ хийгээд богино хугацааны хэрэггүй заяа. Урт хугацаа байх тусам
ерөөдөө илүү оновчтой байдаг. За тэгээ эндээс үнслээд окей. За энэ triangles-аас гарсан юм байна. Окей. Retest болоогүй юм байна. Окей. Time to invest and go. Алтан өрөнгө олт хийх цаг болсон. Тийм хэцүү биш байгааз. Тэгээ манай school community-гийн даваа тал нь энэ. Тэ? Юм сураад аав, юм хөрөнгө олт хийн, юмлуу хөрөнгө олт хийн. Тэгээд ашигтай явна. Ганцаараа энийг хийх хэрэггүй байхгүй юу? За. Хуцааны арилжаа хөрөнгө олт, тэ? Мөнгөөр мөнгө олох. Амар сонирхолтой байгаа ч тэ. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тэ? Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авч байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За тэгээд саяхнаас бид нараас биткойн руу шортоор орж байгаа. Бараг бүтэн жил ярьсан. BITI, SBI, SBIT тэ хөшүүрэгтэй биткойны шорт гих мэдчлэн. Тэгэхээр эдгээр хата хизээ зөрөгтэй орох юм бэ гих мэдшин хүмүүс асуусан. Арай болоогүй. Одоо жоохон шагаа дүрж байгаа. Саяхан жоохон арилжаа хийгээд баг зэргийн ашиг авсан. Гэхдээ цаг нь арай болоогүй. За ягаад цаг нь болоогүй юм бэ гэх юм бол дахиад logarithmic заяа. Linear chart биш logarithmic chart гаргалаа. Энд та харуулж байна. Эзэнээс би гэх юм бол 2013 оноос хойш та ингээ биткойны ханшиг ингээ харж байгаа юм бол тэ 2 удаа ингээд энэ line-аас жоохон breakout хийсэн, breakdown болсон. Тэгээ энэ triangle ингээ дэшээ явсараад хизээ нэгэн цагт ингээ шийдэлт хүрэх байхгүй юу? Окей. За тэгээ яах юм бэ гэх юм бол retest хийн. Тэгээд магадлал бол маш өндөртэй. За тэгээ энэ өндрөөс ийшээ хүртэл унах нь хугацаа хэрэгтэй. Энэ хугацаанд тэ манай гишүүн болоод тэ менторуудтай багаараа хамт олонтойгоо сэтгэл зүгөө зүү удирдаад тэ энэ уналтаас ашиг авах боломжтой юу? Yes, энэ уналтаас ашиг авах боломжтой. Ганцаараа тэ 10-15 зарим манай хүмүүс тэ надаа бас багш байгаа, менторууд байгаа. Тэдний 20 жилийн туршлагыг ашиглаад тий энийг одоо амжилттай хийгээд явж байгаа байхгүй юу? Окей. За тэгээд дараагийн томоохон bubble энийг бас олон сар ярьж байгаа тий. Энэ quantum computer-оос хэдүүлээ анхны баг зэргийн ашиг аваад ирсэн. Өнгөрсөн жил жоохон шагаа дүрсэн. Гэхдээ цаг нь арай болоогүй байж таарлаа. Тэгээд та харж байгаа юм бол тий энэ monthly chart, daily chart ингээд гаргах юм бол одоо нэг сайхан sideways consolidation явуучих юм бол дараагийн leg down тун ойрхон байгаа. Гэхдээ хэдүүлээ бас яарах хэрэггүй тий QBTS гэх мэт шиг компаниуд дээр ерөөхдөө яг яах гэж байгаа юм бэ? Ер нь бол нэлээд тодорхой. Энэ буцаагаад энэ 14 хэдэн доллар руу хүрхэн зүгээр цаг хугацааны асуудал эндээсээ хэдүүлээ зүгээр сайхан ашиг авах хэрэгтэй байхгүй. За тэгээд өчигдөр market ерөөхдөө дэжгүй явсан та харж байгаа бол Tesla маань recover хийлээ. Тэ нэг double bottom хийгээд ингээд дэшээ явж ах шиг байна. Харцгаая. QQQ S&P 500 энэ negative in bearish candle-аас гарч чадсан шүү. Окей. Энэ асар bearish candle, энэ асар bearish candle-аас энэ үеэр гарсан. Саяхан өчигдөр за баг гарч чадсан гэж одоо хэлж болно тий. Өчигдөр бас хэлж ирсэн S&P 500 QQQ ингээ харахаараа гарах гад байх шиг байна. Тий. S&P 500-гийн хувьд бол breakout хийцэн. Технологийн салбар нөө Nvidia-гийн хувьцаанаас болж ерөнхийдөө жоохон дарагдсан байгаа. S&P ерөнхийдөө өчигдөр гарч чадсан. QQQ өнөөдөр маргааш гарч байх. Dow Jones тий та харж байгаа бол бас аль хэдийн гараа авцсан байгаа. Тийм учраас ер нь бол Santa Rally ирэх магадлал бол байгаа. Гэхдээ хэдүүлээ үргэлж болгоомжлох ёстой. Nvidia дээр юу харагдж байгаа юм бэ гэх юм бол баг зэрэг Nvidia дээр нэг позиц нэмэр баг хорхоо хүрж байна. Та харж байгаа юм бол те энэ нэг flag байна. Ер нь бол bull flag те энэ ногоон candle-ууд нь илүү хүчтэй болж эхэлж байна. Consolidation болоод одоо баг дуусж байгаа хаа. Тэгээ эх 7 хоногт хэдүүлээ Nvidia буюу
бас AMD дээр нэг позиц нээж магадгүй. AMD арай шийдэлд хүрч чадаагүй юм байна. Ерөнхийдөө энэ uptrend-аас гараад буцаад энэ uptrend-ний дээгүүр гарчаар retest ингээ явчих юм бол ерөнхийдөө дайжгүй хөрөнгө олт хийх боломжтой юм шиг. За тэгээд нэлээд их судалгаа хийж байгаа Mika дээр ер нь бол deep dive гүн судалгаа шинжилгээ дуусж байгаа. Ер нь бол дараагийн app бол хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол хэдүүлээ weekly chart-н дээр харцгаая. Okay. Weekly chart. За monthly chart-ыг ашиглаж юу. Okay. Юу харагдах нь харъя. Okay. За monthly chart. Okay. Fibonacci sequence-ийг гаргачих. Ороод оргилцэг full retraction. Дараагийн full measured move нэг гэх юм бол 33 цент. Тэ 33 цент. За Matza resource тэрний deep dive бас удахгүй. Тэгээд schooling гишүүдүүд та нар тэр equity research компани гүн шинжилгээ ойролцоо 50% шинжилгээ schooling гишүүн өнгөө авах эрхтэй. Та нар юу үлдээх ёстой бэ гэх юм бол 97 хоногоос зарлалчна. Имэйлээр мэдээж тэгээд бусад хүмүүс бас энэ судалгаа шинжилгээг тусдаа худалдаж авч болно. За Matza resource-ийн анхны breakout харах юм бол энэ байна. За гэж зурчих юм бол full one move Fibonacci 1 20.5 байна. 1.6 бол 27. Үлгээтэй жоохон нийцээд байна л да. Тэгээд нөө он гараад ирэхээр энэ дараагийн leg up болох магадaltaй. Гэхдээ эхлээд алтны fake out болох магадлал өндөртэй. Тийм учраас хэдүүлээ 50 байцгаая. Өнөөдрийн хувьд бол портфолио дээр өөрчлөлт нэг хэрэггүй. Bitcoin дээрээ хэдүүлээ дахиад нэг харцгаая. Түрүүн logarithmic chart-ыг харсан. Одоо арай өөр chart-ыг харцгаая. Өчтөр ер нь бол тэ $85,000-аас $90,000 буцаага гарсан. Тэгээ хэдүүлээ харцгаая. Энд shoulder head одоо дахиад нэг shoulder болох магадaltaй. Хаа хүртэл явах юм бэ гэх юм бол $100,000 хүртэл явах магадaltaй. Тэгээд хэдүүлээ яах юм бэ гэх юм бол $100,000 дээр short-о жоохон нэмнэ. Тэгээд 105,000 юм уу дээр дахиад жоохон нэмээд тэгэл бид нар юу хийх юм бэ гэх юм бол rollover-ийн хүлээн шүү. Тэгээд биткойны хувьд бол ийм хэдүүлээ 50 байцгаая. Ерөнхийдөө манай багц айгүй дайжгүй. Та бас анзаарч байгаа өнгөрсөн энэ 7 хоног манай багц айгүй хөөрхөн recovery хийсэн, өсөж байгаа. Нэмэр болж байгаа компаниуд юу юм бэ гэх юм бол Tesla, Oscar Health тэ та харж байгаа юм бол $18 руу гарцсан. Дөнгөж саяхан өчтөр баг 18 хэд. Тэгээд манай групп дотор янз бүрийн хүмүүс би одоо Oscar Health авцсан ингээ $12 руу унтсан байж тээ. Ямар хогийн яа 50. Тэгээ энэ олон дахин $20 тий 20 12 20 12 20 12 тэгээд дахиад 20 руу явна. За 50 байгаарай. Окей. Тэгээд юм сурч гин үү? Тэ хөгжиж гин үү? Дараагийн шатнд хүрч гин үү? Комент үлдээгээрэй. Bye guys. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.